их хурлын дарга томилогдсноос хойш бол их хурл дээр энэ чөлөөлийн санаачлаг хэрэгжүүлэх 12 ажлын хэсэг байгуулсан. 12 салбарт хэрэгжүүлэх бодлогоо зарлаад салбаруудад тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлээд явъя гэдэг зорилготой. Энэ эрчим хүчний хараат бод байдлыг бууруулах гэдэг чиглэлээр ийм одоо 3 зорилтыг дэвшүүлж байгаа юм аа. Энэ 300 гэдэг байгаа хөтөлбөр чинь нэгт бол энэ 100 мянган нарны гэр хөтөлбөр гээд одоо энэ Монгол гэрд өөрөө энэ нарны панел батарей хураагуур хосолсон байдлаар дулаан цахилгааныхаа асуудлыг шийдвэрлэх гарч байна. Дээрээс нь хоёрт бол энэ 100 мегаватт тархимал их үүсрүүлгээд сая одоо хэдхэн хоногийн өмнө замын үдэд очлоо. 30 мегаватт одоо ийм сэргийгдэх эрчим хүчний нарны панел батарей хураагууртай станц байгуулах замын үдэд нийт 14 удаа тог тасрахад шууд тэр сэргийгдэх тэр нарны панел батарей хураагууртай станцаас замын үүдийн тогийг бүрэн хангаж байна. 100 байршилт бол энэ цахилгаан машин тэрэг уныг гэвэл 100 байршилт бид нар бидаас нэг энэ сэргийгдэхийн станцтай машинаа ногоо эрчим хүчийг цэнгэлж болдог. Тэгээд тэнд нь одоо дэлгүүр хоршоо нэг хоол ундны газартаа одоо энэ замын ийм аяг жуулчдын зогсолборуудыг барих чиглэлээр түншлэлийн төслөө зарлах хэрэгтэй гэдэг ийм одоо тогтоолын төслийг бол их хурл дээр баталсан. Энэ 100 мянган нарны гэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бол зөв хоосон ярьж болохгүй. Тийм учраас зөвшөөрөл олголтыг бол бид нар хялбаршуулсан. Тэгэхээр бид Орон аймаг буюу зүүн бүсээ сонгогдсон гишүүдтэйгээ одоо хамтраад энэ зүүн бүсийн хэмжээнд бүгдээрээ энэ өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч буюу нарны панел батарей хураагуур тавиад ингээ хуримтлуулад тэгээд 20 кВт дотор бол ямар зөвхөн зөвшөөрөл техникийн нэг шаардахгүй зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эрхлээд илүү гарснаар төвийн шугамд дийлүүлсэн бол өрх бүр одоо орлого болдог. Энэ тогтолцоог бүрдүүлье гэж.